Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үзүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас лав гариг бүрийн 13 цаг 30 минутанд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж байгаа зардлын төлбөрийг хариуцж байгаа энэ даатгалын сангийн талаарх энэ мэдээлэл хүргэдэг ээлжит лайв маань эхлэх гэж байна. Тэгэхээр өнөөдрийн энэ шууд ярилцлага бид их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээрээс хийж байна. Өнөөдрийн лайвт маань их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүрх судас холбогч эмгэх судлалын тасгийн эрхлэгч ундрал их хэмж Батундрах хоёр оролцож энэ хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг судсан дотор гаргаар эмчилж байгаа бүх төрлийн тусламж үйлчлэгээний талааруулан эрүүл мэндийн даатгалын сангаас бас хичнээн хувийг нь дааж байгаа талаар бодох мэдээллийг та бүхэнд хүргэнэ. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр ер нь их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв маань бол энэ 21 аймаг энэ 360 сумаас энэ Монгол улсын бас энэ төрөлжсөн энэ хүүхдийн бас эмгэгийг эмчилдэг ийм ганц төв байгаа. Тэгэхээр ер нь хүүхдүүдийн дунд зүрхний төрөлх гажиг ер нь хэр их илбэг тохиолддгийг тэр шалтгаан нөхцөл нь яг юунаас болд юм болов? За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Ер нь манай ихэнх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь бүх улс орн бол бүх улс тэгээ бүх дүүргүүдийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай зөвлөх поликлиникийн хүүхдийн зүрх зөвлөх поликлиникийн хүүхдийн зүрхний амбулаторийн кабинетаар нийтдээ бүх зүрхний гажуудыг хяналтанд байлгаж тэрийг эмчилгээнд хамруулдаг. Жилд бол одоо манай хяналтанд 3000 шахам хүүхэд хяналтанд үзүүлээд явж байгаа. Төрөлтөөс ер нь бол жилд дунджаар нийт төрөлтийн 10% нь зүрхний төрөлхийн гажигтай онцлогддог гэж олон улсын юун дээр судалгаагаар бичигдсэн байдаг. Манайд бол 2013-аас 2014 онд их хүүхдийн эрүүл мэндийн төвдөр төрсэн бүх нийт төрсөн няраад зүрхний төрөлхийн гажгийг илрүүлэх судалгаа хийгдээд энэ тоон бол бас 11% гэж гарсан байгаа. Тэгээд ер нь бол зүрхний төрөлхийн гажиг бол дотроо маш олон янз. Зүрхний төрөлхийн гажиг нь өөрийнхөө зүрхний бүтц зөөрчилд гарсан үед бол зүрхний төрөлхийн гажиг гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр зүрхний төрөлхийн гажиг нь өөрөө олон юмыг хамруулж ярьж байгаа. Энэ дотор бол зүрхнийхээ хаана нь судсанд нь юм уу, дотор нь байна уу, тэр тасалчинд байна уу, бүр олон юмыг хамарсан байна уу гэдгээс шалтгаалаад зүрхний төрөлхийн гажиг бол хэлбэрээр нь хувааж үздэг. Зүрхний төрөлхийн гажиг та хүүхэд төрнөө гэдэг нь болохоор мэдээж шууд нэг ганцхан шалтгаан ч юм уу нэг юмнаас болчлаа гэж үзэхэд бол хэцүү л дээ. Ихэд хүүхэд жирэмслээ, эрүүл их жирэмслээ, жирэмсээ дөнгөж эхэлж яхад 2-4-6 7 хоногтод хүүхдийн зүрх бүрлдэж эхэлдэг байхгүй ихийнхаа хөвлөдөө хүүхэд бүрлдсэний дараа тэр хугацаанд л энэ төрөлт хүртэл эцэг эхийн нөгөө хүүхэд бүрлдэж явах явцад зүрхэнд нь ямар нэгэн юм нөлөөлснөөс л зүрхний төрөлхийн гажиг үүсэж байгаа л да хөвлөд бүрлдчихэж байгаа ч тэр зүрх. Тэгэхээр зүрхний төрөлхийн гажигтай төрнө гэдэг шалтгаанд бол маш олон шалтгаан ордог. Хамгийн гол юм бол эцэг эхийн эрүүл мэнд. Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг хамгийн том юм байгаа. Тэгэхээр их хүн жирэмслэхдээ өөрийгөө бэлтгэх ёстой. Наад захын цус багталд арахгүй өвчнүүд тэгээд жирэмслэлт үед хэрэгжилж байгаа эм тариа тэгээд ээж аавын амьдралын хэв маяг хамгийн том шалтгаан архи тамхи тэгээд ажлын нөхцөл тэгээд мэдээж амьдралын нөхцөл бүгд нөлөөлнө. Тэгээд дээр нь бас хамгийн том шалтгаан нь удамшил. Тэгэхээр энэ хүүхэд зүрхний төрөлхийн гажигтай төрчлөө энэ яг юунаас болов гэдгийг бол мэдээж одоогоор бид нар хэлж чадахгүй л дээ. Тийм учраас бид нар хяналтандаа аваад зүрхнийхээ төрөлхийн гажгийг онцлоод ямар хэлбэрийн ямар гажиг байна гэдгээс шалтгаалаад ямар эмчилгээнд оруулах вэ, ямар юм хэрэглэх вэ гэдгээ шийддэг байгаа байхгүй. Тэгэхээр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв маань бол бас энэ хүүхдийн энэ зүрхний төрөлхийн гажгийг бас эмчилж тусламж үйлчлэгийг бол шинэ техник технологиг нэвтрүүлээд байна. Хизэнээс яг энэ судсан татварах энэ мэдцэл буюу энэ ангиографийн эмчилгээ мэдцлийг нэвтрүүлж эхэлсэн байна. 2014 онд манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр засгийн газрын хөрөнгө оруулалтаар ангиографийн онцлогоо эмчилгээний лаборатори суурилагдсан. Тэрнээс хойш манайх бол эмч нараас сургаад яг тэрнээс өмнө бол хүүхдүүдэд бол ангиографаар эмчилгэдчихсэн л судсан дотор гаргаар бол 3 дугаар эмнэлэг дээр очиод манай эмч нар тэдний эмч нартай хамтарч ажиллаад сураад гадаадын эмч нар биднэрт зааж сургаад бүх юма хийгээд бэлтгэгдэж явж байгаад 2014 онд манай дээр яг лаборатори суурилагдсанаас хойш
манай эмчнэр бие даагаад бус болон хамтарч ажилладаг хөрөнгө төслийн Японы төслийн эмч нартайгаа цуцсан дотор бэлслийн аргаар хүүхдүүдийг жилд 60-аас 120 хүүхдийг сайхан эрүүл болгоод хяналтанд оруулаад тэгээд онцлогоо хийж өгдөг болсон байгаа жилдээ. Ер нь бол 2014 оноос хойш хөч манайх 800 хүүхэд эмчилсэн байгаа. Онцлогоо эмчилгээгээ нийтдээ. За ингээд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын одоо лайв маань үргэлжилж байна. За даатгуулагч иргэд та бүхэн бас асуулт энэ сэдвтэй холбоотойгоор байх юм бол за комент хэсэгт одоо бичээд хариулт авах бүрэн боломжтойгоо. За ингээд энэ зүрхний хүүхдийн одоо зүрхний төрөлхийн гажигт одоо эмчлэхэд энэ манай төрөлсөн мэргэжлийн одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв маань за одоо дэлхийн одоо тий хамгийн сүүлийн үеийн одоо судсан татварх одоо онцлох эмчлэгс одоо энэ сайхан аргыг хэрэгжилж байна. Тэгээд энэ чигээр одоо бас энэ нөгөө энэ үйл ажиллагааг ч гэсэн бас энэ эрүүл мэндийн салбар бас бодлогоороо дэмжиж энэ даатгалын одоо бас бодлого маань энэ чиглэл рүү бас тий иргэн даатгуулагчийг бас энэ эдийн засгаас үүдэлтэй одоо санхүүгийн эрсдлээс бас хамгаалж байна. Тэгээд энэ төрлийн бас тусламж үйлчлэгийн маань өмнө нь бол бас энэ хамтын төлбөртэй байсан тийм ээ. Одоо ер нь яг энэ шинжилсэн хуулиар бас ямар одоо энэ даатгалын үр шим яаж гарч ирж байна вэ? За энэ өдрийн мэнд хүргэе. За судсан доторх катетр ангиографи эмчилгээ сая өндөрлөмж хэлснээр манайд 2014 оноос хойш үйл ажиллагаа эхлүүлээ явж байгаа. Одоогийн байдлаар нийтдээ 800 гаруй хүүхдэд онцлогоо болгон эмчилгээг хийгдсэн байна. За урд нь болохоор зүрхний төрөлхийн гажигтай за тэгээд судсан доторх мэдцлийн эмчилгээг 75% улс даатгалаас 25% арга гэр төлдөг байсан. За энэ болохоор зарим арга гэрийн хүмүүсд бас 25% төлөх боломжгүй. За эсвэл гадны эмч нарыг хүлээх юм жоохон цаг хугацаа алдах юм асуудал байсан. За тэгээ 2021 он энэ шин даатгалын хууль гарснаас хойш энэ 25% ерөнхийдөө улс даагаад арга гэр бол одоо 100% үний одоо үн төлбөрийн асуудлаас чөлөөлөгдсөн гэсэн. За энэ болохоор үйлчлүүлэгчд болон одоо хөдөө орон нутгийн холоос Холын аймгийн ирж байгаа хүмүүст болохоор аюу тийм сэтгэл хангалуун 100% эмчилгээтэй гарах боломжтой юм болсон байгаа. За нийтдээ 2021 оноос хойш 21 оны даатгалын 100% хөнгөлцснөөс хойш нийтдээ 70 хүүхэд манайд одоо эмчлэгдсэн байна. Онцлогоо болгон эмчилгээнээр. За энэ нийтдээ даатгалын сангаас эмчилгээ болгон онцлогоонд мөнгөн дүнгээр олж үзвэл 120 сая төгрөгийн одоо хөнгөлөлт үзүүлсэн гэсэн үг. Тэгэхээр ойролцоогоор энэ яг энэ хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг энэ яг хичнээн одоо төрлийн бас энэ хаалгаа эмчилгээ үйлчлэгээ хийдэг юм болоо түрүүн бас Батундрах эмч маань хэллээ шүү дээ. Ер нь даатгалын сангаас одоо 100% бас энэ тусламж үйлчлэгийг даадаг болсноор бол нөгөө эцэг эхчүүдэд бол бас маш их том нуруунд дээрээс нь маш том ачааг авдаг гэсэн. Өмнө нь бол ингээл тодорхой хэмжээний мөнгө төгрөг гаргахаар тийм ингээл машин дэргээ зарах одоо нэг гэр бүлээрээ бас юм санхүүгийн эрсдэл орох юм аюултай байдаг байсан бол одоо энэ даатгалын бас энэ эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөлийн 3 дугаар тогтоол одоо гарснаас хойш бол маш их одоо энэ яг иргэн даатгуулагчтай бол маш ээлтэй юм бодлого одоо хэрэгжиж байгаа. Тэгээд яг хэдэн төрлийн бас энэ хаалгаа байдаг юм болоо. Тэгээд ер нь одоо яг энэ хаалгаанд бас хэдээс хэдэн насны хүүхдүүд ордог вэ? За ер нь зүрхний төрөлхийн гажигын судсан доторх эмчилгээ бол зүрхний одоо бүх нийт гажигийнхээ 25% бол эмчилж байгаа гэж үзэж байгаа. За 100%-аас 25%. За зарим судсан доторх эмчилгээ нээлттэй мэдцлээр хийх хаалгаа бол энд орохгүй гэсэн. За энэ дотроо болохоор артерийн битүүрэг үз хорог буюу няраа цусны эргэлттэй холбоотой ийм гажиг байдаг. За энэ болохоор ерөнхийдөө аюу их энэ нийт одоо манайд тэгдэж байгаа гажигын баргаж 30-аас 40% нь хамрагдаж байгаа. Нийт одоо 14 оноос хойш 350 хүүхдэд хийсэн байгаа. За энэ гажиг нь болохоор 6 сараас дээш хүүхдүүдэд хийгддэг. За судсан доторх эмчилгээгээр 100% эмчилэгддэг. За энэ бол одоо
манай Монголд одоо яг манай эмнэлэг дээр бол нутагшсан гэж ойлгож болно. 100% эмчлэгдэж байгаа. За хоёрт нь болохоор досгор орон эзлэгчийн зорилгыг гажиг байгаа. За энэ нь болохоор бас 14 оноос хойш нийтдээ бас 100-аад хүүхдэд эмчлэгдсэн. Бас энэ 100% одоо эмчлэгддэг ийм гажиг байгаа. За уушгины арт дээр нарийсэл гэдэг бас төрөлхийн гажиг байдаг. За энэ бол ихэнхдээ 1 сараас 2 сараас дээш хүүхдүүдэд тохиолддог. Аль болох эрт онцлогоонд эмчилгээнд орвол одоо үр дүн сайтай ийм ажил байгаа. За тэгээд ерөнхийдөө зүрхний төрөлхийн цорхон онцлогоос уушгины арт дээр даралт ихсэх ийм эмгийг онцлогооны катетер гэж байдаг. За энэ болохоор бас нийтдээ бас 14 оноос хойш 350-аад хүүхдэд бас хийгдсэн. 400-аад хүүхдэд хийгдсэн. За энэ болохоор зүрхний төрөлхийн цооролттой болон зүрхний төрөлхийн хөх гажигуд гэж байдаг. Энэ гажигын үед энэ онцлогоо хийснээр за тэр хүүхдийн цаашид хагалгаа хизээ их боломжтой. За хагалгаа хийвэл ямар төрлийн хагалгаа хийх үү гэдгийг шийдэж өгдөг ийм онцлогоо гэсэн үг. За энэ болохоор бас энэ даатгалын югаар 100% өнгөөгдөж байгаа гэсэн. Ийм төрлийн ажил руу хийгдэж байгаа. Та түрүүн хэллээ шүү дээ. Ерөнхийдөө бид нар бас яг энэ 2021 он гараад 2000 энэ эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөлийн одоо энэ 3 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш 115 сая төгрөгийн бас энэ үн бүхий одоо хагалгаа үйлчлэгийг бас энэ хүүхдүүдэд хийсэн байна. Тэгэхээр ер нь яг нэг хүүхэд жишээлбэл ойролцоогоор яг хэдэн төгрөгийн ер нь багцаагаар ер нь хэдэн төгрөгийн хагалгаа болоод яг тэр нь даатгалаас бас 100% таагдсан. За онцлогоо болгон саяны миний хэлсэн нөгөө ямар төрлийн гажиг байна гэдгээс шалтгаалаад бас харилцаа адилхан өөр төлбөртэй байдаг. За ер нь бол онцлогоо эмчилгээний шалтгаалаад 500-аас 5 сая төгрөгийн орчим өртөгтэй хагалгаанууд байл гэсэн. 100% таахаар. Тийм энэ л 100% даатгалаас дагдаг гэсэн. Арга хэрэгс төлбөр гарахгүй. Тэгэхээр бол эцэгчүүд олон лээ бас их өндөр тийм. Тийм. Гэтэ энэ бол 2021 оноос хойш хэрэгжсэн гэсэн. Энээс өмнө бол 25%-аар гэр даадаг байсан. Эцэг төлдөг байсан гэсэн. За энэ төрлийн ер нь бас энэ хагалгаа бас нэлээд сүүлийн үед ер нь хүүхдүүдийн дунд одоо энэ төрлийн бас өвчлөл нэлээд зогсож байгаа маа. Тэгээд зөвхөн одоо энэ судсан доторхын ангиографийн хагалгааг бол манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв за одоо танаад хасах хийж байна. Тэгээд энэ хагалгаанд одоо бас энэ орох цоо очир дараал бас нэлээд байдаг бах. Тэр ер нь зохицуултууд ер нь яаж хийгддэг вэ? Мэдээж бол за ер нь бол орон нутгаас болон дүүргүүдээс зүрхний гажиг сэжгэлсэн хүүхдүүдэд ч юм уу зүрхний гажиг онцлогдсон хүүхдүүдэд манай зөвлөх бэлгэлтийн рүү явуулаад тэгээд манай зөвлөх бэлгэлтийн эмч тэн дээр цаг авч үзсэн эцэгчүүдийг зүрхний гажиг онцлоод тэгээд эхо тараад аль зүрхний гажиг нь хяналтанд авах уу, алийн нээлттэй хагалгаанд явуулах уу, алийн энэ сүцэн доторх мэсгэлийн аргаар эмчлэх үү гэдгээ заглаад тэгээд утассан доторх юуны эмчилгээнд хамруулах хүүхдээ бол 7 хоногт манайх ямарсан 1-2 удаа лабораторитой эмчлээд шинжилгээгээ бүрдүүлээд бүрэн эмчлээд гаргадаг. Тэгэхээр манайд бол энэ одоо манай яг бүрэн нутагшсан байгаа энэ артериметрүүгээ зорох, тусгаар хоорондын тусламжийн зоргоо, уушгины артерийн нарийслыг боллооноор тэрх эмчилгээ бол бүрэн нутагшсан. Энийгээ бол одоо өнөөдөр зарим хүнд гажиг бол өнөөдөр онцлогдсон бол өнөөдөр хэвтүүлээд энэ 7 хоногт хагалгаанд оруулаад бусад дор гаргаараа эмчлээд бүрэн эдгэрүүлээд гаргадаг тийм сайхан болсон байгаа одоо бол манайх. за ингээд ер нь бол бас энэ дээр үед ч юм бол бас иймэрхүү одоо төрлийн өвчнийг бол энд эмчлэхгүй одоо гадагшаа одоо явж эмчилдэг ч гэдэм үү тий. Тэгээ бас маш өндөр бас төлбөр өртөг гардаг гэх хүндрэл бэрхшээлүүд байсан. За нэг үед бол манаас эрүүл мэндийн салбарт бас сайхан одоо шинжилэл одоо дэвшил юмнууд гарч байна. Дээрээс нь одоо энэ бас энэ гадаад оронд одоо өндөр өртгөөр хийгддэг маш их одоо эмч нараас ур чадвар шаарддаг энэ хүүхдийн зүрхний төрлийн гажиг одоо судсан дотор хийх энэ хагалгаа маань бас Монголдо эмч нар маань хийж байна. Дээрээс нь эрүүл мэндийн даатгалын сангаас 100% одоо энэ төлбөрийг нь бүрэн ингээд дааж байна. Бас цаг бас сайхан болж шүү тийм ээ. Тийм байна. Тэгэхээр нөгөө нэг яг энэ
өвчнөөс урчин сэргийлэх ер нь арга юм байдаг юм уу? Ер нь эцэг эхчүүдэд бас хандаж хэлэхэд та түрүүн бас ярилцлагынхаа өмнө хэлжсэн. Ер нь эрүүл эцэг гэр бүлээс бол эрүүл хүүхэд төрнө гэдэг чийсэн. Энэ дээр бас урчин сэргийлэх арга эцэг эхчүүдэд бас анхааруулж хэлэх юм юу байна? За мэдээж ямар нэг юмнаас урчин сэргийлэлт гэдэг нь бол их том асуудал л да. Гэхдээ зүрхний гажигтай хүүхдүүдийг төрүүлэхгүй байх гэдэг урчин сэргийлэлт бол 100% яг тэгчүүл болно гэсэн нэг тал өрөөсгөл талаа ойлголт бол биш. Тэгвэл ямар ч гэсэн хүн залуу эцэг их одоо өөрсдийгөө жирэмслэлт төрөлтөнд гэр бүл зөв төлөвлөлтөнд заавал бэлтгэжээж хүүхдээ эрүүл төрүүлэх тухайд наад захын эрүүл ахуйн тэгээд эрүүл мэндийн мэдлэгтэй боловсралтай байж ээж хүүхдээ төрүүлэх ёстой нэгдүгээр. Тэгээд хүүхдээ жирэмсний явцад өөрсдөө бас эрүүл байх ёстой. Жирэмсийн хугацаанд янз бүрийн өвчнөр өвдөх болон янз бүрийн эм хэрэгэлсэн тохиолдолд эмчид сайн хандаад ямар эм хэрэглэж болох уу, яах ёстой гэдэг зөвлөгөөгөө бас маш сайн авч явах ёстой. Нэгдүгээр, хоёрдугаар бас тэгээд дээр нь төрөнгүүтээ эмчид хандаад хүүхдийн зүрхний төрөлхийн гажигтай ч юм уу байгаа гэсгээ заавал бас эрт онцлох тусмаа эмчилгээний үр дүн маш сайн байдаг байхгүй. Тийм болохоор эрт онцлогоо гэдэг нь бас хэрэгтэй байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар бас манай онцлогоо бас сайжраад байгаа болохоор зүрхний төрөлхийн гажиг бол ямар ч цаг хугацаанд эрт үедээ онцлогдож байгаа. Одоо бол ингээд эрт үедээ эмчлэгдэх бололцоотой болсон. Тэгээд энэ нь бас улс орн маань ингээд бүр 100% эцэг эхтэр дарамт өсөхгүй, гэр бүл дээр дарамт өсөхгүй байна гэдэг чинь бас том ололт байхгүй юу? Ер нь бол урд нь 75% нь эцэг эхээс тэрнээс ч өмнө бол энэ өндөр өртөг гэдэг юм гарч ирээгүй байхад бол ихэнх юм бол төлбөртэй байсан, хийж чаддаг болсон хойно ч гэсэн төлбөртэй байсан үед бол хэцүү л дээ. Тэгэхээр одоо бол ямар нэгэн мөнгөний дарамтгүйгээр хүүхдээ эрүүл болгоод аавна гэдэг чинь тэр гэр бүлийн маш том аз жаргал ч юм уу хэрэгцээ ч юм уу тийм юм байгаа байхгүй тий. За ингээд манай лайвын маань бас доор үзэгчид асуулт асуусан байна. За ихийнхэн хөвлөд байхдаа зүрхний гажигтаан тогтоогдсон тохиолдолд мэс засал хийддгүү, даатгалаар бүх хүүхэд хөнгөлөгдгүү гэсэн байна. Энийг асууж байна. Одоо бол манад зүрх хүүхдийг төрсний дараа зүрхний гажиг онцлогддог биш шүү дээ. Одоо ихийн хөвлөд байхдаа зүрхний төрөлхийн гажиг онцлогддог болсон. Одоо зүрхний манай инженер үзээд 5 сартаагаас хойш 22 мэдээлэлтэйгээс хойш бүх хүүхдүүдийг толгой дараалан зүрхний ихаа хийж байгаа. Тэгээд зүрхний гажиг онцлогдсон тохиолдолд тэр хүүхдийг хянаж байгаа, төрүүлж байгаа. Тэгээд зүрхний гажиг ихийн хөвлөд бол одоогоор манайх хагалгаа Монголд бол хийгдэг байгаа. Тийм. За баярлалаа. Саяны дээр баяр хүү чин зараг гэдэг иргэн бас хариулт авсан баха. Эрдэнэлэг нар мандах гэд иргэн даатгалагчаас асуулт ирсэн байна. За сайн байна уу? Гадаадд зүрхний гажигийн мэс засалд орох зардлыг хэрхэн хөнгөлөх вэ гэж байна. Тэгэхээр энэ бол юу вэ? Биднээс шаардлага байна тийм. Ер нь бол зүрхний гажигийн эмчилгээ гэдэг бол өөрөө юу мис засал уу эсвэл суцсан дотор арга гэдэг хоёр арга байна шүү дээ. Түүнээс эмээр бол зүрхний гажиг эмчлэгдэхгүй шүү дээ. Нэгэнд цоорхоод урдсан, нэгэнд суцсан нарийнхан дурдсан, нэгэнд бүтцийн үед өөрчлөлтөд төрсэн бол бүтцийг янзлна гэдэг нь өөрөө мэсцлийн болон суцсан доторх арга байхгүй. Тэгээд зүрхний гажигийг бол нээлттэй хагалгаа хийдэг газар бол 3 дугаар эмнэлэг шүү дээ. Улсын хэмжээнд одоогоор бол 3 дугаар эмнэлэг хэдэн жил олон жилийн түүхтэй. Манайх ч гэсэн одоо бас нээлттэй хагалгаараа алхах гэж бодож байгаа. Тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр нээлттэй хагалгааг бол бид нар энэ нээлттэй хагалгаанд явах хэрэгтэй хөвгт юм байна. Энэ сүтэн дотор гаргаар эмчлэгдэх хэрэгтэй байна гэдэг зааг нь манай эмчнэр гаргаж өгнө л гэсэн үг. Саяны Эрдэнэ гэрэл нар мандах гэдэг хүний тухайд хэлэхэд бол тэртээ тэргүй одоо энэ хүүхдийн зүрхний төрөлхийн гажигийг бас энэ дэвшилтэт технологи ашиглаад манай бас энэ Монголдоо эмчнэр маань ингээд маш өндөр түвшинд бас ингээд сайн хийж гин. Дээрээс нь эрүүл мэндийн даатгалын сангаас бас энэ гарсан зардлын төлбөр одоо энэ ойролцоогоос 500 мянгаас 5 сая төгрөгийн төлбөрийг даатгалын сангаас 100% даачиж чинь ийм сайхан боломжууд байхад бол ер нь ингээд бас энэ Монголдоо одоо энэ хаалганд орохыг бол зөвлөж байна. Тэгээд за дараагийн яргийн тийм байна. Тэглээд онцлуулна гэсэн. Дараагийн яргийн дугарч ав намжид гээд даатгалын ач тус баггүй байдаг юм байна гэдгийг энэ мэдээлэлээс харж байна. Хүүхэд бүр эрүүл байгаасаа та бүхэнд баярлалаа гэсэн мессеж хүрсэн байна. За эрүүл мэндийн даатгалын одоо хуульд одоо өнгөрсөн 2020 оны 8 сард орсон. Ингээд
21 оны 3 дугаар сард ингээд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ийм 3 дугаар тогтоолгыг гаргаад энэ өнөөдрийн бас энэ даатгалын энэ одоос олон жил бас ярьж бас явсан энэ бодлого үйл ажиллагааг яг одоо даатгуулагч иргэн одоо бяцхан хүүхдүүдэд одоо хүргэж байгаа одоос танаа хамт олонд баярлалаа. Үнэхээр бас энэ их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвдөр маань бас энэ шинэ технологи нэвтрээд айгүй олон хүүхэд бас энэ хагалгаанд ороод ингээд энэ бүх зардлыг бас эрүүл мэндийн даатгалын сангаас бас энэ сайхан мэдээллийг бас үзэгчдэд хүргэлээ. Тэгээд өнөөдрийн бас мэдээллийг анхааран үзсэн та бүхэнд баярлалаа. Манай лайв маань бол хадгалагддаг байгаа. Та бүхэн ажил төрлөө хараад арай бас тухтаа бас мэдээлэл аваарай. Өнөөдрийн одоо мэдээллийг бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүрх судас холбогч эмгэг судлалын тасгийн эрхлэгч за ундрал эмч маань за ихэмч Бат ундрах маань бол мэдээлэл өглөө. Өнөөдрийн мэдээллийн сэдв хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг судсан татварх аргаар эмчлэх бүх төрлийн цэцлэмж үйлчилгээг бас эрүүл мэндийн даатгалын сангаас 100% даадаг болсон одоо сайхан мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа тусад баярлалаа. Хоёр эмчтэй баярлалаа. Ажлын амжилт хүсье. Танд бас ажлын амжилт хүсье.